За сайн байцгаана үзэгчтэй. За Монголын шүүгчтэй холбооноос эрхлэн явуулдаг. За ярьж буй хууль хэмэх зорилтод ярилцлагын нэвтрүүлэг үзэгч та бүхэнд ээлж дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн зочдоор дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Долгор Сүрэн Цолбон нар бид бүхэнтэй ярилцахад бэлэн болсон байна. Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Долгор Сүрэн 1993-аас 2003 онд Өвөр Хангай аймгийн Хар хорин сумын 1-р 10 жилийн сургууль, 2003-аас 2007 онд их засаг их сургуулийг эрх зүйн бакалавр, 2014-өөс 2017 онд Монголын үндэсний их сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэйгээр төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сонгон хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс одоо хүртэл дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Цолмон 1998-аас 2008 онд нийслэлийн боловсролын зохицуулбар сургууль, 2008-аас 2012 онд их засаг их сургуулийг эрх зүйн бакалавр, 2014-өөс 2016 онд их засаг их сургуулийг хууль зүйн ухааны магистр, 2022-оос 2023 онд удирдлагын академид төрийн захиргааны мэргэшүүлэх, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сонгон хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс одоо хүртэл дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Тэгээ бид бүхэн яг өнөөдрийн ярилцлагын нэвтрүүлгээрээ тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд тулгарч буй зарим асуудлуудын талаарх энэ сэдвийн хүрээнд хэдүүлээ бас үзэгчдэд тодорхой мэдээллийг хүргэх гэж бас та хоёртойгоо ярилцахад бэлэн болсон байна. За юун төрөнд эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхийнхээ талаар мөн тус шүүх ямар төрлийн хэрэг маргааныг хүлээн авч байгаа талаар бас үзэгчдэд тодорхой мэдээллийг бас хэдүүлээ өгөх зүйт болов гэж бодож байна. Энэ талаар бас дэлгэрэнгүй үзэгчдэд тайлбарыг үл. Нэвтрүүлгийг үзэн суугаа нийт үзэгчд олон танд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай дүүргийн эрүү иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх маань 25 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэж үйл ажиллагаагаа явуулж байгаа дагнсан тойргийн шүүх байгаа. За 24 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн улсын их хурлын 53 дугаар тогтоолоор нийт 41 шүүгчийн орон тогтоол батлагдаад өнөөдрийн байдлаар эрүү иргэний 2 танхимтай, танхимуудтай нийт 19 шүүгчтэй иргэн шүүгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. За иргэний танхимын хувьд бол иргэний шүүгчийн шийдвэрлэх тухай хуулийн 75/1-т зааснаар буюу хөдөлмөрийн үүсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн төвтэй хэмжлэгийг хүлээж авч хянан шийдвэрлэж байгаа. Энд 7 төрлийн хэрэг маргаан ордог. Ямар хэрэг маргаан орох вэ? Иргэд ямар төрлийн хэрэг маргаан хэмжил гарах боломжтой вэ гэвэл нэгдүгээрт бүх төрлийн гэрээний маргаан орж байгаа. За үүнд зээлийн маргаан, худалдаа, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэх мэт. За түүний дараагаар дундын өмчлөлийн төрөнгийн ашиглалт засвар үйлчлэлтэй холбогдсон гарсан хэмжлэлийг бас хүлээж авч байгаа. За түүний дараагаар хүний эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр гаргуулах хэмжлэл орж байгаа. За түүний дараагаар барьцсан өрөнгөөр үүргийн гүйцэтгэл хамруулах тухай хэмжлэл бас орно. За хөдөлмөрийн гэрээндээ холбоотой цалин ус гаргуулах тухай хэмжлэл үүнд орж байгаа. За үнийн дуу хамаарахгүй 2 төрлийн хэмжлэлийг үүндээр хүлээж авна. Энд нийслэлийн шүүхийн шийдвэр үүсгэх албанд холбогдох, шийдвэр үүсгэх ажиллагаатай холбоотой буюу эд хөрөнгө эрхийг хураа авах, битүүмжлэх, үнэлэх, бодлого худалдаа, алтан бодлого худалдаануудыг явуулахтай холбоотой ийм гомдол хэмжлэлийг хүлээж авч байгаа. За түүний дараагаар ажил эргүүлэн тогтоолох хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй ийм цалин усны маргааныг бол үнийн дуу харгалзахгүйгээр хүлээн авч шийдвэрлэж байгаа. За эдгээр төрлийн хэрэг хэмжил маргааныг иргэд буюу хуулийн этгээдүүд манай шүүхэд гаргах боломжтой байна. За манай шүүхийн бол үндсэн гол зорилго бол хэргийг түргэн шуурхай, богинохон хугацаанд зардал багтаагаар үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргах ийм үндсэн зорилготой байгаа. Өнгөрсөн 11 сарын байдлаар нийт шийдвэрлсэн хэрэг маргааны 88 орчим хувийг бол албаршуулсан журмаар шийдвэрлсэн байгаа. 12 орчим хувийг бол шүүх хуралдаа явуулж шүүхийн шийдвэрээр шийдсэн.
За тэгэхээр энэ тоо баримтаас үзэхэд шүүх маань өөрийнхөө зорилготой бол нийцэж ажиллаж байгаа гэж үзэж байгаа. Гагцгүй юу байгаа вэ гэхээр нийт ирж байгаа хэрэг хэмжлэгийн тоо, хэмжээ, ажлын ачааллаас шалтгаалаад хугацааны хувьд бол хуулийн хугацаанд шийдвэрлэх хөрнөгийн байдлаар боломжгүй нөхцөл байдалтай байгаа юм өнөөдөр. За тусгаалсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны яг зарчим гэж яг юу хэлээд байна те. Ямар зарчмыг баримталж бас хэрэгтэй үйлчилж байгаа ч гэдэг юм уу. Ер нь яг ажиллагаа үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар бас та хэлэхгүй бас үзэгчтэй хүргүүл. Нийт үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За ер нь тусгаалсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим бол хэргийг хамгийн богино хугацаанд зардал багтаагаар шийдвэрлэх энэ зарчмыг агуулдаг. Тухайлбал хуульд юу гэж заасан байна вэ гэхээр за тусгаалсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийг нэг шүүх хуралдаанаар захин болон бичмэл нотлох баримтад үндэслэн шийдвэрлэнэ гэж заасан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр багууны дүнтэй хэргийг иргэдэд хамгийн хялбар дэвт процессор за шүүхийн хит албархаг биш энгийн процессор зардал багтаагаар за иргэдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх боломжийг бүрэн олгож шийдвэрлэнэ гэсэн үг. Мөн тусгаалсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маань хоёр үе шаттайгаар шийдвэрлэгддэг. Өөрөөр хэлэх юм бол хяналтын шатны шүүхэд гомдол гаргахгүйгээр давзаалдах шатны шүүхэд эцэслэн шийдвэрлэгддэг гэсэн үг. Мөн хугацааны хувьд ярих юм бол шүүгч иргэний хэрэг үүсэх хэсгийг 5 хоногийн дотор нэхэмжлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор шийдвэрлэнэ. Ингээд иргэний хэрэг үүсгэснээс хойш 45 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Энэ хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр 1 удаа 14 хүртэл хоногор сунгаж болно гэсэн зохицуулттай үздэг. За хялбар ажиллагааны шүүх гэж бид нар яриад байгаа тийм. Яг энэ нь яг иргэд биднэрт яг ямар үр дүнтэй яг үнэхээр яг иргэд биднэрт яг шууд ингээд яг хялбар тийм ийм нөлөөгөө яг үзүүлж чадж байгаа юу гэдэг тэр бас юм л асуумаар байна л да. Яг тэгвэл бид нар ч ингээд нэг ийш тийшээ ингээд яваад ер нь ингээд нэг шүүх мөнх гэл ингээд явахаар айгүй хэцүү байдаг, айгүй их цаг хугацаа зарцуулдаг ч гэдэг юм тийм ийм асуудал бол их байдаг. Тэгвэл яг энэ хялбар шүүх гэдэг ингээд бид нар ингээд яриад байгаа яг энэ сэдвийн гол юм яг бид нар яг хэрэг иргэдэд маань шууд хялбар яг үнэхээр хялбар хийж чадж байна уу тийм. Яг энэ юугаараа яг ийм хялбар агаад гэдэг юмыг бас нэг тодорхойлоод яг хэлмээр байна л да. Яг нэг юм. Ийм учраас бид нар ийм хялбар байгаа шүү гэдэг. Хэлхийн зүйтэй болж байна. За манай шүүхийн хувьд бол дүүргийн хэмжээнд буюу нийслэлийн 6 дүрийг хамарсан иргэдийн хариаллын дагуу хэмжлийг хүлээж авч байгаа. За 24 оны байдлаар бол нийслэлд оршин суугаа хүн амын тоо сая 640 мянга хүрсэн. Тэгэхээр хүн амын тасралтгүй өсөлт шүүхэд хандах иргэдийн хэмжил тоо баримт тэгсэнтэй холбогдуулаад ачаал бол маш их байгаа. За эрүү иргэн захиргаа аль аль нь жилээс жилд бол шүүхэд хандах хэрэг хэмжлийн тоо бол тасралтгүй өсөж байдаг. Энэ дундаасаа ялангуяа иргэний маргаан бол байнга өсөж байдаг. Энэ нь манай шүүхэд түрүүний хэлсэн нөгөө тоо баримтуудтай холбоотойгоор өнгөрсөн оны 11 сарын байдлаар энэ оны 11 сарын байдлаар нийтдээ 45 мянган хэмжлэлийг иргэний танхим маань хүлээж авсан байна. Тэгэхээр хүн амын тоотой ирж байгаа хэмжлээ харьцуулахад бол ачаал маш их байгаа. Ачаал их байгаас шалтгаалаад хэргийг хугацаанд нь шийдвэрлэж чадахгүй байгаа. Энэ нь яг хялбар ажиллагааны шүүх маань иргэдэд хурдан хугацаанд үйлчлэж чадахгүй байгаа гол шалтгаан болоод байна. Түүнээс биш нийт шийдвэрлсэн хэргийн 88%-ийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа маань цаг хугацаа мөнгө зарлалыг бол хэмжиж байгаа нь уул нь харагдаад байгаа юм. Тэгэхээр нийт ирж байгаа хэргийн ачааллаас шалтгаалаад хэрэг хугацаанд шийдэгдэхгүй ийм л нөхцөл байдалтай байна. За би бас нэг яг энэ тал дээр мэдлэггүй иргэдэд төлөөлж бас ингээд та бүхэн тэгээ ярилцж байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэн яг энэ тал дээр ингээд асуултуудаа ингээд харж байгаа ч гэсэн бас нэг юм мэдэхгүй зүйлс маш их байгаа. Тийм учраас бас үзэгчд маань бас маш хэрэгтэй энэ мэдээлэл болж байгаа болов уу гэж бодож байна. За дараагийн асуулт бол хялбар ажиллагааны шүүхийн хүлээн авч байгаа иргэний хэрэг за хэмжлэлийн хэмжээ маргааны төрлийн талаар таас үзэгчдтэй бас дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүл. За хялбар ажиллагааны иргэний танхим бол
Энэ оны 11 сарын байдлаар нийтдээ 45,000 орчим хэрэг хэмжлэг хүлээж авсан байгаа. Үүний 2,500 хэмжлэгийг хүлээн авахаас татгалзах захирамж гарсан. За 25,000 орчим хэргийг шийдвэрлээд байна. Одоо шүүгчнэрийн гар дээр бол нийтдээ 17,000 орчим хэргийн шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байгаа. За эдгээр хэмжлэлүүдийн хэрэгүүдийн дийлэн хувийг бол банк ус санхүүгийн байгууллага аппликейшны зээлүүд 80% нь бол эзэлж байгаа. Шийдвэрлэх байгууллагад холбогдох хэмжлэл бол 4%, за үлдсэн бусад хэмжлэлүүд бол үл хувийг нь эзэлж байгаа. Тэгэхээр үүнээс юу харагдаад байна гэхээр нийтдээ хялбар ажиллагааны шүүхтэр шийдвэрлэгдэж байгаа ирж байгаа хэрэг хэмжлэл шийдвэрүүд банк ус санхүүгийн байгууллага аппликейшны зээлүүдтэй холбоотой хэмжлэл бол маш их ирж байгаа. Ер нь бол яг хэрэгцээнд байгаад байна тий иргэдийн. Тий. Төнгөөд л буцаагаад бас нэг энэ асуудалд орооцолтох нь бас их байгаад байна. Зөрүүлээд тий. Тэгээ энэ тал дээр яг хялбарчлан яг ингээд түргэн шуурхай шийдэж байгаа нь бас зүг болов гэж бодож байна л да. За ер нь тусгаалсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ажиллагаанууд одоо хийгддэг талаар бас үзэгчтэй мэдээлэл хүргүүл. Ер нь бол хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхэд одоо хийгддэг процесс ажиллагаанууд хийгддэг боловч зарим нэгэн хязгаарлалттай. Эндээс тухайлан дурдах юм бол за нэхэмжлийн шаардлагыг ихсгэх, за сөрөг нэхэмжил гаргах зэрэг дээр бол хязгаарлалтууд орж ирнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл нэхэмжлэгч одоо иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор нэхэмжлийнхаа үндсэн шаардлагыг хүрээнд нэхэмжлийнхаа шаардлагыг нэг удаа ихсгэх боломжтой. Харин хариуцагч нэхэмжлийн шаардлагыг гардан авснаас хойш 7 хоногийн дотор нэг удаа сөрөг нэхэмжил гаргах боломжтой. Эндээс юу харагдаж байна гэвэл мэдээж хугацааны хязгаарлалт тавигдж байна. За мөн үндэслэл шаардлага давтамжийн хувьд хязгаарлалт тавигдж байна гэсэн үг. Мөн тусгаалсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд за хэргийг нэгтгэх, тусгаарлах, за бие даасан шаардлага гаргасан дурвдагчдгээ дээр татах, хамтран хариуцагч татах, хамтран нэхэмжлэгч гэх мэт нэхэмжлэгчээр оролцуулах гэх мэт ажиллагаанууд бол хийгдэхгүй байдаг. Эдгээр ажиллагаанууд хийгдэхгүй байгаад зарим хязгаарлалтууд тавигдж байгаа нь одоо эцсийн дүндээ ямар одоо зорилготой вэ гэхээр ер нь бол тусгаалсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааныхаа нөгөө зарчимтай уялдаж байгаа. Хэргийг бага зардлаар богино хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэнэ. Хит албархаг биш энгийн байдлаар шийдвэрлэнэ гэсэн энэ зарчимтайгаа уялдаж эдгээр хязгаарлалтуудыг одоо хууль тогтоомжид тусгаж өгсөн байна. За банк бус санхүүгийн байгууллагаар ер нь иргэд маань нэлээ их үйлчлүүлдэг. За тэр хэрээрээ маш олон юм үйлчлүүлж байгаа иргэд их байгаа учраас тэр хэрээрээ асуудлууд маш их үүсдэг тий. Асуудлууд маш гардаг. За тэрэн дээр ер нь яг анхаарах зүйлсүүд юу вэ? Ер нь яг иргэд яг юм дээр бас алддагч гэдэг юм уу? Юу бас нэг юм хайхамжгүй хандж ингэж асуудлуудыг үүсгдэг тал дээр бас үзэгчтэй мэдээлэл өгвөл. Түрүүнд орсон тийм үү? Нийт хялбар ажиллагааны шүүхтэр ирж байгаа хэрэг хэмжлэлийн 80%-ийг энэ төрлийн хэмжлэл эзэлж байгаа. За нийтдээ 40,000 орчим хэрэг хэмжил 11 сарын дотор ирсэн байна. Энэ дандаа банк ус санхүүгийн байгууллага, банкны аппликейшны зээлүүд байгаа. За одоо техник технологи, мэдээлэл технологи, цахим ертөнц хөгжихийн хэрээр энэ төрлийн зээл бол маш их болж байна. Одоо зээлийн эрхнийх гэрээ байгуулахдаа иргэд үйлчлүүлэгч нар маань нэг удаа бол очиж байгаа. Түүнээс хоош бол огт очихгүй зөвхөн гар утсаа ашиглаад зээл авч байгаа тийм. За бүр зарим тохиолдолд бол огт очихгүйгээр аппликейшны зээлийг авах боломжтой байгаа. За мөнгөн зээлийн үйл ажиллагаа мөнгө зээлхээс илүүтэйгээр одоо худалдаа авах ажиллагаанд зориулж иргэд их зээл авч байна. Энэ нь өөрөө мөнгө зээлэхгүй буюу кредит оноо болж орж байгаа буюу худалдаа авалтын одоо төлбөр болж орох. Зөвхөн утасны дугаар дээр гардаг зээл. За дээрэс нь зээлийг одоо худалдаа авалт хийснийхаа дараа хуваан төлөх нөхцөлтэй зээл гэх мэтчлэн маш олон төрөлтэй болсон. Хялбар болоод байгаа хэрнээ. Яг нь дагаад асуудлууд маш их гарч ирж байгаа тийм. Иргэд хоёр зүйл дээр энэ дээр анхаармаар байгаа юм. Шүүхийн зүгээс юу ч хэлэх гээд байна гэхээр одоо банк хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн 23 дахь зүйл зааснаар тухайн зээлдэгч зээлийн үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь өөрөө тухайн зээл түүний нэмэгдүүлсэн хүүхд төлөх үүргээс бол чөлөөлөгдөхгүй гэж байдаг.
За иргэд юу гэж ойлгоод байдаг вэ гэхээр ирж байгаа ихэнх хариуцагч нар маань тухайн зээлийн маань хугацаа 30 хоног байсан, 1 сар байсан, 1 жил, 2 жил байсан. Энэ хугацаа дууссан юм чинь түүнээс хойшоо би зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж өөрөө ойлгоод байдаг. Энэ бол өөрөөсөө л ойлголтоо. Тухайн асуудлыг ашигын төлөө байгууллагын чинь тухайн банк ус санхүүгийн байгууллага банкнууд маань шүүхэд нэхэмжлээ гаргаж шийдвэрлэнэ. Энэ шүүхэд нэхэмжил гаргаад байгаа өдөр хүртэл таны тухайн зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү чинь тооцогдоод бодогдоод яваад идэг. Тэгэхээр та өөрийнхөө үр төлбөрийг нэмэгдүүлээд байна гэсэн үг байхгүй юу? Илүү их үр төлбөрт ороод байна гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр хугацаанд үүргээ биелүүлэх үүрэгтэй. За биелүүлээгүй бол шүүхээр шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүхээс дуудах, шүүхээс мэдэгдэх хуудас явуулах зэрэгт хүрэлцэн ирээд ажиллагаанд оролцоод явах хэрэгтэй. Тэгэхээр товчоор хэлбэл зээлийн гэрээний хугацаа дууссанаар таны үр төлбөр улам нэмэгдээд байгаа шүү, тооцогдоод байгаа шүү. Энийг анхаараарай. Хугацаа дууснаар хүү нэмэгдүүлсэн хүүгээс таныг чөлөөлөгдөхгүй шүү л гэж хэлээд байгаа. За хоёрдугаарт юу вэ гэхээр тухайн зээл авсан зээлдэгч маань холбоо ойр хуцсны дугаар, гэрээ хаяг зэрэгээ өөрчлөөд одоо тухайн байгууллагатай холбоо барих ямар нэгэн хэрэгсэлгүй болдог. За энэ тохиолдолд нэхэмжлэгч яадаг вэ гэхээр иргэний журмаар хариуцагчийг ирээс сурвалжуулдаг. За 1, 2, 3 ч ирээс сурвалжлах нэг хүн дээр шийдвэр гарсан байх тохиолдол байдаг. Энэ юу хэлээд байна гэхээр нөгөө хугацаа ч л улам нэмэгдээд байна л гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тухайн байгууллагатай эргээд харилцаа холбоотой байх ёстой. Ингэснээр та өөрийнхөө тохироогоод байгаа шүү л гэж хэлэх гээд байна. Энэ дээрээ анхаараач гэж хэл. Авах нь бол яг хялбар байдаг ч гэсэн тий. Яг тэр нэг сүүлд нь манайхан ч бас нэг хинэггүй тал таас хүмүүс их байдаг шүү дээ тий. Ингээд асуудуудыг дараа болондоо ингээд хайчдаг орхичдаг тий. Тэгвэл дараа нь яг ингээд хоримлогдож байгаа асуудлууд нь улам нэмэгдээл байдаг байх юм шүү дээ тий. Энэ тал дээр бас манай иргэд маань бас мэдээлэлгүй байдаг учраас энэ асуудлуудыг мэдгүй учраас хинэггүй тоохгүй хайдаг юм асуудлууд байдаг тий. Мэдээлэлтэй байх юм бол нэг хизээч ингэж болохгүй юм байна гэдэг юм бол бас иргэд маань бас мэдээд авахд бас илүүдэхгүй байх нэ. За тусгаалсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлийг одоо хариуцагчид хэрхэн гардуулж одоо хөргүүлэх зорилттой байдаг вэ гэдэг асуултыг бас таньс асуумаар. Тусгаалсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлийг бол за шуудангаар шүүхийн ажилтнаар биечлэн зам нэхэмжилт дурдсан гар утасны дугаараар дуудан ирүүлж хөргүүлж байна. Нэхэмжилт дурдсан захим шуудангийн хаягаар, үндэсний захим шуудангийн хаягаар бас хөргүүлэх ийм арга хэрэгслүүдийг бол хууль тогтоомж тусгаж өгсөн. Одоогийн байдлаар бол хялбар ажиллагааны шүүх бол Улаанбаатар хотын 6 дүүргийн хэмжээнд нэхэмжлийг гардуулахдаа ихэвчлэн шуудангаар болон за шүүхийн ажилтнаар биечлэн за нэхэмжилт дурдсан гар утасны дугаараар зам хоёрын захим шуудангийн хаягаар хөргүүлж байна. Цаашид бол манай шүүхийн тухайд одоо нэхэмжлийг иргэдэд хүргэхдээ технологийн дэвшил, захин платформуудыг ашиглаж одоо илүү хурдан хялбар аргаар нэхэмжил гардуулах ажиллагаануудыг явуулахаар туршин нэвтрүүлэлтүүдийг бол эхлүүлсэн байгаа. Тэгэхээр бол иргэдэд одоо нэхэмжлийг гардуулах ажиллагаа цаашдаа бол улам л хурдан хялбар болох байхаа гэж найдаж байна. За тусгаалсан журмаар за хэрэг шийдвэрлэхэд за хариуцагч те одоо жишээ нь би одоо асуудалд орсон байлаа гэж бодоход шүүхэр шийдвэрлэгдлээ гэж бодоход би яг тэнд очих ёстой юу, очихгүй байх ёстой юу, очихгүй байлаа гэхэд яг яах вэ те очихгүй байж болох уу гэдэг юм уу. Ер нь хүмүүс бас нэг юм очихгүй ч юм асуудал үүсгээд ингээд хаяа авчдаг бас тал байдаг те. Тэр тал дээр ер нь яг яаж шийдвэрлэдэг юм бол. За иргэний журмаар бол хэрийг хэн шийдвэрлэхэд шүүхэд эхлээд нэхэмжлэл ирнэ тийм үү. Эргээд шүүх иргэний хэрэг үүсгэснээр дараагаар түрүүнд долгорсон шүүгчээ ярьсан ажиллагаанууд бол хийгдэнэ. За эдгээр ажиллагаа хийгдээд тантай уцаар холбоо барих боломжгүй. За тухайн нэхэмжлийн тодорхойлсон хаяг дээр та оршин суудаггүй, энэ засаг даргын тодорхойлолтоор нотлогдсон бол шүүхээс иргэний эрх шуудхан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл заасан үндслээр буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндслээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэж байгаа. За хэрэг шийдвэрлэх нь хэрэг хэрэгсэхгүй болгоно гэдэг маань өөрөө хэрэг эцэслэн шийдвэрлэж байгаа асуудал биш юм аа. Энэ нь юу вэ гэхээр дахиад нэхэмжлэгч таны хаягийг тодруулаад магадгүй иргэний журмаар ирэн сурвалжлуулаад түүний дараагаар дахиад шүүхэд нэхэмжил гарах эрх нь бол нээлттэй үлддэг.
Хэрэг бол шийдвэрлээд байгаа асуудал биш. Хоёрдугаар гэх юм бол арай өөр тийм үү? Таныг шүүхээс уцаар дуудлаа. За та шүүхэд ирнэ гэдэг мэдэгдэх хуудас явуулаа, бичиг хүрэгч гэрээ аягаар явууллаа, мөн мэдэгдэх хуудсыг хүлээгээд авчаад ирэхгүй байгаа. За энэ тохиолдолд тусгаасан журмаар хэргийн шийдвэрлэх ажиллагааны гол онцлог нь бусад ердийн шүүхүүдээс юугаараа ялгаатай байгаад байна гэхээр танд шүүхэд ирж байгаа таны нэр дээр ирж байгаа хэмжлээчийн хувийг эрх үүргээ чинь тайлбарсан баримт холбогдох бусад баримтын хамт гэрээдний хаягаар хөргүүлнэ. За ингээд хөргүүлснийгээ танд хэмжлэлийн хувийг гартуулсанд тооцож шийдвэрлэж байгаа. Ингээд хуулийн хугацаанд буюу 5 хоногтой та хариу тайлбар өгөхгүй бол таны шүүх хуралдаан чинь зарлагдана. За шүүх хуралдааны товыг бол хэмжлэгч хариуцагч хоёрт хууль заасан арга шүүхээс мэдэгдэнэ. За ингээд хуралдаа хүндэтгэл зэрэглэхүүгээр ирэхгүй бол хэрийг чинь шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл тааш нэг ч удаа шүүхэд ирээгүй ч гэсэн дуудах мэдэгдэх хугацаа авцаар холбоо барьсан, шүүхээс нь хэмжлэгийг нь явуулахад авчдаг. За ингээ хурал зарлахаар хурлын таваа авчаад ирэхгүй. Ийм байсан ч гэсэн эрх чинь тусгаасан журмаар шийдвэрлэгдэх боломжтой шүү. Эзэн би энэ байхгүй байсан ч гэсэн. Тийм. Энийг л иргэд ойлгомоор байгаа. Түүнээс биш шүүхэд ирэхгүй, очихгүй байгаа чинь одоо шүүх хуралдааны чинь явуулахгүй байх үндэслэл болохгүй. Энэ зөвхөн тусгайлсан журмаар хэргийн шийдвэрлэх ажиллагааны процесстой холбоотойгоор гарч байгаа ойлголт юм. За бид бүгдийн бас ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээд үзэгчид маань бас хэрэгтэй мэдээллүүдийг бас өгч чадсан болов уу гэж бас найдаж байна. Үнэхээр би ч гэсэн өөрөө яг мэдгэдэггүй одоо яг энэ тал дээр бол ямар ч мэдгэдэггүй байж агаад одоо та хоёроос бас нэлээдэх бас мэдээллийг авч чадлаа гэж бодож байна. Тэгээд үзэгчид маань ч авч байгаа. За миний асууж хэмжээгөө үзэгчидтэй бас нэг анхааруулж хэлэх зүйл байвал бас та хоёр одоо энэ завшааныг ашиглаад гэдэг шиг те боломж олгож байна. За өөр эрэгтдээ нэмж анхааруулж хэлмээр байгаа нэг зүйл байгаа. За түрүүний дуурчсан 40 орчим мянган тэрэг хэмжил банк ус аппликейшны зээлүүд байна гэдэг. За эдгээр хэмжлэлийг гартуулахаар хариуцагчийг дуудан ирүүлэхэд хариуцагч ирээд ямар тайлбар өгдөг гэхээр сүүлийн үед нэг ийм тайлбар гарч ирээд байгаа. Тухайн зээлийг огт аваагүй, тухайн аппликейшнийг огт ашиглаагүй гэсэн тайлбар гараад байна. За тэгээд хэмжлэлийн хувийг гартуулаад шүүхээс хариу тайлбар өгөх 5 хоногийн хугацаа өгдөг. За энэ хугацаа өнгөрснөө дараа тухайн хариуцагч нь хэмжлэгийг зөвшөөрөөд ороод ирдэг. Яагаад вэ гэхээр тухайн зээлийг хариуцагчийн гэрүүлийн ээж аав хатууныхаа нэг одоо хүүхэд нь утсыг нь ашиглаад юм уу, найз нөхдөд холбоотой хамааралтай этгээдүүд нь ашиглах юм уу? Ийм тохиолдлуудад нөгөө хариуцагч маань би энэ зээлийг зөвшөөрөө, би төлөё гэдэг ороод ирдэг. Үнэхээр хариуцагч тухайн хэмжлэгийг зөвшөөрч ивэл шүүхээс зөвшөөрлийг нь батлаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх захирамж гаргадаг явуулдаг. Өөр бусад тохиолдолд гэх юм бол гар утсаа иргэд одоо хулгайд алдсан, хайсан, гээсэн, өөрөө мдээгүй үед нь түүний хүсэл зориг илэрхийлж байхгүй үед нь тухайн зээлүүд авагдсан байдаг. За энэ тохиолдолд шүүхэд ирээд хэмжлэгийг гартаж авч байгаа хариуцагч нар маань мэдснийхаа дараа цагдаагийн байгууллагт буюу эрхбүхий этгээдүүдийн талаар гомдол сануулга гаргаад явах хэрэгтэй. Ингээд эрүүгийн журмаар тухайн асуудлыг хянаа эргэлзээд эхлэх юм бол энд байгаа иргэний хэрэг маргаан түтгэлзэх, хэрэгсгүй болох асуудлууд яригдана. Тэгэхээр иргэдэд юу ч хэлэх гээд байна гэхээр энэ төрлийн зээл чи өөрөө гар утсаар дамжиж хийгдэж байгаа учраас өөрийнхөө эзэмшлийн гар утас, тухайн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн аппликейшнуудын одоо хамгаалалтын кодууд тийм үү? За бусад хамгаалтуудаа сайжруулаач. Өөрийнхөө хур дан Mongolia системээр бүртгэлтэй гар утасныхаа дугаарыг сайн хариуцах ёстой юм бол гэж хэлгээд байна. Хэлбэр ажиллагааны шүүх байгуулагдаад одоо 1 жилч хүрээгүй байна. За энэ хугацаанд бол мэдээж алдаа оноо бол гарсан. Үүнийгээ бол цаашид бол засаад явна гэдэгт бол итгэлтэй байна. Гэхдээ бол хамгийн чухал нь одоо дэлхийн эрх зүйн өндөр хөгжилтэй улс орнуудын нэгэн адил тодорхой төрлийн тухайлбал одоо бага үнийн дүнтэй хэрэг маргаануудыг хамгийн богино хугацаанд зардал багтаагаар хит албархад бишээр шийдвэрлэх одоо энэ тусгай процессыг хуульчилж за мөн тухайн процессыг хэрэгжүүлэх дагнасан ийм процессын шүүхийг байгуулсан нь өөрөө манай орны эрх зүйн хөгжлийн хувьд маш их дэвшилттэй зүйл болсон. За мөн цаашид бол хууль тогтоомжийн хүрээнд бол тусгайлсан журмаар хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт болон боловсронгуй болох байхаа. Энэ тал дээр бол бүхий л шат чатандаа бол ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Ер нь бас яг иргэд маань бас өөрснөө бас нэг хариуцлагын асуудлууд бас нэлээдгүй байгаад байна тий.
За маш их баярлалаа. Бид бүхэн бас та ялангуяа миний хувьд ч гэдэг юм уу одоо үзэгчдийн хувьд ч гэдэг юм уу ер нь бол бас мэдгүй зүйлсээ бас маш сайн мэдэж авлаа. Тэгээд яг энэ чиглэлээр бас ингээд үзэгчдтэй мэдээлэл өгдөг одоо юм боловсрол олгодог та бүхэнд бас маш их баярлалаа гэдгийг бас дахин хэлмээр байна. Энэ одоо та бүгдийн манаас ингээ хүрж байгаа мэдээлэлээр бас иргэд маань бас энд бас нэг мэдлэгтэй болж тэ энд яаж яах вэ ийх үү гэдэг зүйл дээр бас илүү туршлагатай илүү нарийн ханддаг болж байгаа болоо гэж би бас найдаж байна. Тэгээ бид бүхэн өнөөдөр бол тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд тулгарч буй зарим асуудлуудын талаарх энэ сэдвийн хүрээнд бас үзэгчдэд мэдээллийг хүргэлээ. Та бүхэнд бас таалагдсан болов уу гэж бодож байна. За энэ удаагийн зочдоор дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Долгор Сүрэн Солбон нар бид бүхэнтэй ярилцлаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар иргэ уулзлаа. Тэр баяртай үзэгчтэй.